Монгол хэл. Монгол хүний магнайдаан дээдлэх эх орон, тагнай даамтлах эхийн сүү, соёлох зүрхний эр зэрэг, харах нүдний яруу их шиг сүслэн залбирах бурхан шүтээ минь билээ. Төрлөх хэлээрээ ярьж, дуулж, бас уйлж, цэнгэл жаргал зовлон гүнгээ илэрхийлж байгаагаа гайхамшиг хэмээн биширнэ. Эх хэл минь, эх орон минь. Монголын радио өсгөөс сурсан үндэсний хэл. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн энэ дугаарыг Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж байна. Нэвтрүүлгийн энэ дугаараар Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч доктор Аюш Живийн Алиматай ярилцсан ярилцлага сонсгоно. Хөх дурсгал болонд эртний бичгийн мэрэгдийн тухай цувралаар Эрдэмтэн Ламсрунгийн Хүрлбаатрын судалгаанаас ламын гэгэн Лусан Данзан Жалцангийн тахилын шүлгийн тухай сонсгоно. Хэл зүг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Санж Перлегийн инх жаргал оролцож амийг нь тэмээ тэрэх хэмээх хэл зүгийн утгыг тайлбарлана. Мартагдсан монгол үг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрхлэгч доктор Намсрай Мөнх цэцэг оролцож нээлгий, олом, олоор, омтгой эдгээр үгийн утгыг тайлбарлана. Мөн орчуулж болох үг болонд боршуур, менүү, боржуур эдгээр үгийн утгыг тайлбарлана. Өсгөөс сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн эхний хэсэг сонсогч танд хүрч байна. Энэ удаа Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч доктор Аюш Живийн Алиматай ярилцсан ярилцлагыг хүлээн авна. Ер нь Монголд аман зохиол судлал хэдэн оноос үүгтүүхтэйгээр эхэлсэн байдаг вэ? Судрагчгийн хүрээлэн буюу одоо Монгол улс шинжлэх ухааны салбар үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой тохиож байгаа энэ жил аман зохиол судлаачдын хувьд бас баяртай үйл явдлаар дүүрэн он жилүүд болж өнгөрж байна. За судрагчгийн хүрээлэн анх байгуулагдсан буюу 1921 оноос эхлээд л аман зохиолын төрөл зүйлийг цуглуулах, хадгалж хамгаалах, за судалж, туурвах, эмэгтгэж хэвлүүлэх гэх мэтлэн олон талт ажлыг хийж ирсэн байгаа. За энэ их ажилд үе үеийн Ахмад Буурал эрдэмтдийн хүч харилцаа, за Монголын авьяас бэлэг төгөлдөр ам бэлэгтнүүд, за энэ ажил тусалж дэмжиж байдаг бүх хүмүүс, эрдэмтэн судлаачид эдний маань одоо нүүр хөдөлмөрийн хүчинд энэ Монгол аман зохиолын судалгаа шинжлэх ухааны энэ салбар маань өнөөдөр их сайхан өндөр түвшинд хүрээд хөгжөөд явж байна. Ер нь амаар уламжлагдсан бичгийн ямар дурсгалууд уламжлагдаж ирсэн байдаг вэ? Аливаа улс түмэнд байж идэг. Ухаан улс түмний өөрсдийн бүтээсэн, тэгтээ бичгийн бас хэлбэрээр үүсгэн, бүтээж, тэрийг бичгийн бас хэлбэрээр дараа хойч үедээ түгээн тархаадаг. Ухаан улс үндэстний одоо хэл яриа, түүх, зан заншил, за одоо ертөнцийг үзүүлгээд одоо бүх төрлийн зүйлийг багтлаасан юм одоо цогц зүйл байж байгаамаа. За ингээд дэлхийн улс үндэстэн өөрийн одоо хөгжил цэцэглэлтийн явцдаа түүхийн хувьд бол тийм хоорондоо ижил төсөөтэй тийм үеийг өнгөрүүлсэн байдаг. За энэ нь бол тухайн улс үндэстний одоо бүрэлдэн тогтож хөгжих, өөрийн гэсэн одоо онцлогуудаас шалтгаалж янз бүрийн онцлогтой одоо болсон байгаа. Тэгэхэд энэ аман зохиол нь бол амьдрал дахь түгээмэл нийтлэг дүрийг авч уран сайхнаар өгүүлдэг боловч тэр бүр одоо түүхэн үйл явдал, хүн, орон байр, цаг хугацаа зэргийг яг хэвээр нь тусгадаг гэж үзэж болохгүй. Оролцуулаад хот идэр аман зохиол хөгжөхдөө хуучин шинжээ хадгалахын хамтар шинэ хөгжлийн бодит амьдралыг ямар нэгэн байдлаар тусган ямагт одоо өргөлж хувирч хөгжиж байдаг ийм зүйл байгаамаа. Ер нь Монгол аман зохиол ямар баялаг өв сантай бэ?
За ерөнхийдөө бол энэ ардын аман зохиол гэдэг бол ард түмний амьдрал, хүсэл эрмэлзлийг тусгадаг. За ингэхдээ бол тэдний өнгөрсөн ба одоо үе, зан заншил, шин чанар, ахуй ба ёс суртахуун, байгаль орчин энэ бүхнийг бол үгээр төрслөн зурж гаргадаг. За үүнд бол аман зохиолын уран сайхан санаа, төрний дүр төслөл их үүргийг бол гүйцэтгэдэг. Тэгээд аман зохиолын зүйлсийн төрөл зүйлийн маш баялагын хувьд уг нь хамгийн энгийн байдалтай их цэцэн санаа илтгэдэг. За тэгэхээр нэг жижигхэн зүр цэцэн үгэнд байлаа гэхэд түнд бол тэр нэг номтой тэнцгээр тийм агуулга санааг илэрхийлсэн юм байж идэг. За альва аман зохиолд ямар нэгэн баатар гарна. За тэгээд энэ тэр баатар бол ямар нэгэн хүчийг давж тэмцэж гарч идэг. Тэгээд эцсийн дүндээ бол их жаргалтай сайхан амьдралд хүрж байгаа байдлыг өгүүлсэн байдаг тий. За энийг бол бас их сайхан уран цэцэн зүгнэлийн маягаар хэлдэг. Жишээлбэл агаараар нисдэг, далайн ярол буучдаг тий. Тэгээд буцаад гардаг. За ерөөсөө тэгэл өхөшгүй мөнх үүрд идэж уухаар илбэг дэрэгдгийн дайсангүй, холын дайсангүй амар жимэр их сайхан эв нэгдэлтэй амьдрах тухай өгүүлсэн байдаг. Энэ бүх зүйл бол ерөөсөө нийт хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл. Өнөөдөр ч энэ мөрөөдлийнхөө төлөө явж байгаа тийм ээ. За энэ зүйлүүд бол энэ аман зохиолд бол тусгалаа олсон юм байж байгаа. Өдгөө аман зохиол судлалыг хичнээн төрөлд хамруулан судалж байна. За ерөнхийдөө бол энэ аман зохиолыг тэгвэл яагаад судалт юм бэ юуны өмнө ойлгох хэрэгтэй ах гэж бодож байгаа. Энэ нэгдүгürt бол энэ танин мэдхийн ач холбогдолтой байдаг. Аман зохиолын энэ материалд түшиглэж байж л тухайн ард түмний сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, мөрөөдөл, бүтэнцийг ойлгох, хүний амьдралыг яаж ойлгодгийг, хойч үедээ юу гэж хүсэж мөрөөдснөө дамжуулсан, захид сургасан энэ бүх зүйлүүдийг бол бичсэн байдаг. Тийм учраас бол нийгмийн бүлэг хэсэг угсаатны бүлгүүд тийм ээ энэ бүхний нийлж хамтаараа бүтээсэн зүйл. Учираас энэ танин мэдхүн бүх талууд шингэсэн байж байгаа учраас ийм нэг ач холбогдолтой байна. За дараа нь бол мэдээж хэрэг аман зохиол хэлээр бүтдэг. Тийм учраас монголчуудын жишээлбэл хэлний хөгжлийг ойлгоход бол монгол аман зохиолыг л барьж авч түүнээс үе уйлруулан судалж ирдэг. За жишээлбэл үг хэллэг нь ямар байна, чимэг үг нь ямар байна, за нутгийн үг аялгау нь ямар байна гэх тэр бүх зүйл бол энэ аман зохиолд хадгалагдаж байгаа учраас хэлийг судлахад бол гол хэрэглэгдэхүүний нэг болтгоо. За дараа нь энэ аман зохиол хүнийг хүмүүжүүлэх, хүүхдийг хүн болгоход нэлээд их чухал нөлөө үзүүлдэг юм зүйл. Тийм учраас ээж аав бол зүр зүү гүлгэр домог ярьж хүүхдээ хүмүүжүүлж ирсэн их сайхан түүхтэй. За дээрэс нь бол энэ аман зохиол нь үндэсний утга зохиолыг үүсэж хөгжих үндэс суурь нь болж идэг. Зөвхөн утга зохиолч гэдэггүй саатны зүйн судалгаа, ардын бүжиг, ардын дуу, хөгжим энэ бүх зүйлийн үүсэл гарал нь аман зохиол болж идэг. Монгол аман зохиолын хувьд бол маш их баялаг тийм олон аймаг төрөл зүйлтэй. За багцаагаар бол 20 орчим бие даасан төрөлтэй мөн төдийн хэмжээний дотроо зүйлтэй ийм байж байгаа. Дэлхийн олон эрдэмтэд бол энэ нүүдэлчин монголчууд аман зохиолын хамгийн олон төрөл зүйлийг хадгалсан гэж цохон тэмдэглэсэн зүйл байж байгаа. Ерөнхийдөө энэ аман зохиолыг төрөл ангиллыг уран зохиолын үүднээс аваад үзэх юм бол зарим хэсэг нь бол яруу найргийн буюу шүлгэлсэн хэлбэртэй байж байгаа. За зарим хэсэг нь бол үргэлжилсэн буюу хүүрнэсэн зохиолын хэлбэртэй байж байгаа. Нөгөө хэсэг нь болохоор хоорондоо харилцсан ярьсан юм жүжигчилсэн ийм хэлбэртэй бас байж байгаа. Уран зохиолын яг төрөл зүйлийн талаас хуваах бол ингэж хувааж болно. За мөн аман зохиолыг нөгөө хэлбэр хэмжээний талаас нь бол их болон бага төрөл гэж бас хоёр хувааж болдог. Мөн аялгауут бус гэж бас ангилж үздэг. За зарим судлаачид бол зан заншлын бол их ач холбогдолтой. За зан үйлийн бага ач холбогдолтой гэж бас ангилж хувааж үздэг. Өөрөөр хэлбэл онцлог таах юм зүр зүг хэлэхэд нэг тийм зан үйлийн нэг онцлог хэрэглээд авахгүй шүү дээ, тийм ээ. Гэтэл уртын дуу дуулахад бол заашгүй хурим найрны яг тэдэн ихэнд нь дуулна, тийм дуу дуулна гэл ингээ ярьдгаараа бол зан үйлийн учир холбогдолтой учраас бас ингэж ангилдаг зүйл. Ер нь Монгол аман зохиолыг хичнээн төрөлд хамруулан судалдаг вэ гэдэг асуулыг энд хүндээ ярилцах нь зүйтэй болов гэж бодож байна. Тэгэд эдгээр төрлөөс хамгийн эртний шинжийг аль төрөл нь хадгалдаг вэ?
За ерөнхийдөө бол энэ Монгол аман зохиолыг улс үндэстэн болгон янз бүрээр ангилдаг боловч төрөл зүйлээр нь одоо бүлэглээд ангилаад явдаг. Жишээлбэл дом шившлэг ийм чанартай аман зохиолын зүйл гэж нэг хэсэг байна. Ерөөл магтаалын холбогдолтой зүйлс, зүүр цэцэн үгс, онцгой таавар, үлгэр, домог үлгэр гэж одоо тустай байгаа. Хууч яриа, зардын дуунууд энэ дотроо бол урт улан богино. За зан заншлын холбогдолтой аман зохиол, тоглоом наадмын холбогдолтой аман зохиол, за том хэлбэрийн туйл буюу одоо туйл, гууч, домог яриа, шог яриа гэл маш олон төрөлтэй. Дээрээс одоо хамгийн эртний шинжийг хадгалсан Монгол аман зохиолын төрөл зүйлүүд гэвэл тэр одоо дом шившлэг. За дээрээс нь цацал малаалгын үг гэсэн одоо энэ төрөл зүйлүүдийг бол багтааж үздэг. За мөн одоо хүүхдийн аман зохиол, мөн томчуудад зориулсан бас нэг тодорхой хэмжээний хэсэг бүлэгч одоо гэж ингэж бас байж байгаа. Дээрээс жишээлбэл тэр дом шившлэгийн төрөл зүйлийг хүн өдөр тутмынхаа амьдралд ямар нэгэн зорилгоор хэрэгэлдэг. Жишээлбэл хүүхэд шинэ дээл өмсөөл, шинэ дээл хуц өмсгөд бол заавал ингээл дотоод хармайн тосоо, хурд хармайн унгадаг гэх мэтлэнгээр одоо ингээл энэ жил даавууд айлын дараа жил торох дурд өмсөрэй гэл ингэж хэлдэг те. Энэ гих мэтлэнгийн энэ зүйлүүд бол өгөр мэлаж байгаас гадна тухайн одоо хүүхдэд бас тэр одоо муу зүйл халдаахгүй гэсэн тийм хамгаалтын шин чанар бол байж. За ингээл одоо монголчуудын мал аж ахуй энтэй бол аман зохиол бол маш их холбоотой. Ерөөсөө л Монгол нүүдлийн мал аж ахуй бол аман зохиолгүйгээр хязгаарч төсөөлөхгүй, аман зохиолыг бол мал аж ахуйгүйгээр одоо нүүдэлчин малчин ард түмгүйгээр бол хязгаарч төсөөлөх аргагүй ийм одоо яг толботой. Жишээлбэл одоо монголчууд мал хөнгөлөөд тэгээд өвчнөдөртөө эдгэрээд цусан цагтаа тогтоод өтөр босч түргэн яв гэх юм уу одоо өднөөс өнгөн сумнаас хурдан дүр гэж ингэж хилээд байдаг. Энэ зүйл бол бас тэр шивлэгийн чанартай. Жишээлбэл тэр дүр гэдэг үг бол нэг тийм ойлгомжгүй үг бол олон удаа тавтаал хэлж байгаа бол яг цаанаа нэг тийм учир холбогдолтой юм байна. Тэгээ энэ одоо шивлэгийн зүйл нь одоо яагаад ийм чухал байдаг гэхээр үргэлж шүлгэлсэн хэлбэртэй өөрөлд тийм яруу найрын хэлбэрийг олсон адилтгал одоо уран сайхан төрслүүдийг их хэрэгэлдэг тодорхой зан үйлүүдийг ингэж үйлдэлүүдийг дагаж одоо энэ бол нөгөө тийм домыг дагалдуулж хэлдгээр бас их өрмөгц тийм ээ. Жишээлбэл хүүхэд баг насны хүүхэд одоо өвдөх юм бол давс одоо ширглэх, давсыг түлээд буруу хатвчаараа гаргаад л одоо нүдэнд бүүзэгдэж чихэнд бүү сонсогд ингээд сайн наашаа цааш муу цаашаа гэж хэлээл ингээд шившээд одоо хол хайдаг те ийм одоо зүйл бол маш эртний одоо шинж чанарыг өөрөөлбөл үгийн ичидэд итгэдэг байсан тэр их эртний цагийг одоо хадгалсан ийм өрмөгц одоо төрөл байгаа. Та бүхэнд өсгөө сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн эхний хэсэг хүрлээ. Энэ удаа Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч доктор Аюш Жуйн Алимаатай ярилцлаа. Өсгөө сурсан үндэсний хэл нэвтрүүлэг үргэлжилж байна. Хөхөд урсгал. Өсгөө сурсан үндэсний хэл нэвтрүүлэг хүүхд урсгал булангаар үргэлжилж байна. Энэ удаа эртний бичгийн мэрэгдийн тухай цуурлаар Эрдэмтэн Лам Сүрэнгийн Хөрлбаатарын судалгаанаас ламын гэгэн Лусан Данзан Жалцангийн тахилын шүлгээс хүлээн аван сонсноо. Лусан Данзан Жалцан тухайн үеийнхэн цагийн утгыг шүүж цовын цаг, муу цаг гэх бүгдийн үзэл санааны агуулгаар савшим ертөнцийн мандал буурал хар шар олны санаа сэтгэлийн ховирлт хөдөлгөөн уналт доройтлыг тунгааж түүнээс аврах хаврал гарах арга замыг хайхтан мөн л сэтгэлийн дотоод чанар руу хандаж уур хилэн өрөм монхог хүсэл шунлын эл 3 хорын нисванасаас чөлөөлөгдөх. Энэ буртаг туюу завлан торвогийн халил ганг элдвт муу үйлийн шалтгаанаас ангижран салах. Чингэхэн учир тэрхүү сайн мөрд хөтлөх лам багш бурхан сахиусан даатгаж авралыг уйлан дуудан гуйсан санаа гаргасан байна. Энэ нь их бэлэг бэлгийн мэлмээ төгөлдөр ялгуулсан бөгөөд
Элт муу цагийг болгоон саярах. Ийм болгоон саярхснаас ч элмэг догшин биднийг энэ хорвоогийн халилаас дээш татан саярах. 10 зүгт орсон ялгуулсны хөвгүн сэлтүүд айлдлын бэлгийн энэрн нэгүүлсэгч хийгээд авралын чадал хүчийг зохиох үйлстэн нүгүүд ба ашид төрвөл үгүй эрхшээгч нүгүүдийн мэлмийн өмнө аюун энэлхийн сэтгэлээр сонсгон өргөх юм уу. Энэлэгч би тэргүүтэн цөвөн цагийн амьтнууд энэлэгч нь Исванас хийгээд орон цагийн эрхээр элдэвт 10 нүгэл тэргүүтэн муу үйлийг хураасны шалтгаанаар энэ муу заяанан унсан нугуудыг та нар болгоогтун. Орон ахуйн ёсон термит болсон бид нарыг онц та нар энэрэн нэгүүлслээрэн эс барин орхивоос он эртнээс хязгаалшгүй амьтны тусын тулд хэмээн ойх дээд сэтгэлийг үүсгэсний хэрэг өөр юм байх вэ? Тэдгээрүүдийг чанах шархивоос нас багна. Энэ төдийд тэрс 3 хорын үрийн өвчнөр насад хатгуулад тэнэн төөрч хоосрохын зовлонгоор нэрвэгдэснээс тэтгэн нэгүүлсэгч мэлмигээрэн болгохын цаг үгүй буюу. Аяах халаг. Их нэгүүлсэгч бээр эс болгоонон босуу. Ач төгс ялгуулсны хөвгүн сэлт та нарыг аюумшигт зовлонт би ч учиргүй өхлөн дууднам. Ачтан танаас бусдын нэгэхэн ч үгүй тул ачлан нэгүүлсэгч бээр мэлмигээрэн түргэн болгоон саярах. Хэмээсэн үүнийг өвөр бусад их зонхын хэтэрмхий явдал ясныг санаж хэнгнэн уйлан дуудасны сайн үйл алин түүнээр хөв хязээд өөр бусад авах огоорхын ясноо мэргэн болгоогтун хэмээн Тэнгэрийн тойн лувсан нэрийг баригч бээр болоо гэж. Та бүхэндээ эртний бичгийн мэрэгдийн тухай цувралаар Эрдэмтэн Ламсрунгийн Хүрэлбаатарын судалгаанаас Ламын гигэн Лусан Данзан Жалцангийн тахилын шүлгээс сонсголоо. Эхэл соёлоо дээдлэе. Хэлц үг. Хэлц үг болонд энэ удаа Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Санж Перлигийн инх жаргал оролцож байна. Өнөөдөр бид амийг нь тэмээ тийрэх хэмээх хэлц үгийн утгыг та бүхэндээ тайлбарлана. Амигийн тэмээ тэрх гэхээр тэр болгон бас хүмүүс мэддгүй мэлээ. Тийм би ч гэсэн бас амигийн тэмээ тэрх яагаад заавал амигийн тэмээ тэрх гэж хэлдгийг. Тэгээд энэ амигийн тэмээ тэрх гэдэг нь яг утга нь бол азгүйт гэсэн утга гэж байгаа байхгүй. Хамгийн тавчхан тийм бол шилцэн утга нь. Тэгээ яагаад амигийн тэмээ тэрхээр азгүйт байгаа юм бэ гэд ингээд ухаад асуусан чинь би энэ бүр хөдөөний одоо тэмээ малдаг малчин хүнээс асууж ээж мэдсэн. Тэмээ бол одоо ингээд жонжоох одоо тиших таврах гэл ингээл янз янзын хөдөлгөөн хийдэг. Тэгээ нөгөө талаараа 5% шуум мал дундаас бол тэмээ хамгийн одоо тийм жоохон болигтой хөдөлгөөнтэй тий өөрөө ч ингээд том биетэй. Тэгээ тэрнийхээ хэрээр ингээд тэрдэг л байх нь л дээ бас тодорхой хэмжээнд. Тэгээ тэрхтээ ингээд шууд тэрдгүү ингээд нөгөө дайлуулж алсуур гэж тойруулж тэрдэг юм байна л да. Тэгэхээр нөгөө яг ингээд одоо ямар нэг юм ингээд онож тэрхийн тулд ер нь бол их азгүй тохиолдолд ямар нэг юмыг ондог. Тий. Тэгэхээр тэмээ тэрүүлнэ гэдэг бол ер нь азгүй тохиолдол гэсэн үг байхгүй юу тий. Тий удаан хөдөлгөөнтэй, болох хөдөлгөөнтэй тэгээд их тийм тэр том нүсэр биеийнхаа бүтцээс байгаа байдлаас хэлбэр одоо тэр хөдөлгөөний удаанасаа болоод л ер нь тэрэлт нь бол их удаан ямар нэг юм дээр очихтой бол их удаан тэгээ алсуур ингээд таварч тэрдэг гэж байгаа байхгүй. Одоо морь өдөр бол шууд галс гээл ингээд өшөглөн штэ тий. Тэмээний хөдөлгөөн бол их алсуур удаан тэгж ачдаг. Тэр хооронд бол хэр баргийн хөдөлгөөнтэй одоо жижигхэн юу амтан бол ингээд бултаа холчхоор
тийм их удаан ондог бахан л дээ. Гэтэл тийм удаан хөдөлгөөнтэй тийм юмд л оногдож гин гэдэг бол их азгүй тохиолдол. Тэгэхээр амигийн тэмээд ирэх гэхээр тэр очиж ам дээр очиж тэмээд ирнэ гэдэг бол маш одоо азгүй тохиолдлоо гэсэн. Тэгээ азгүй л байна да гэсэн л ийм утгаар хэрэгэлдэг ийм хилцүүг юм бэлээ. Тэгэхээр бас л нөгөө нэг одоо энэ бол уламжлалт ахуй амьдралтай тэмээ малладаг, тэмээний зан авир хөдөлгөөн одоо тэрийг олон одоо жилийн туршид олон үеийн туршид одоо ядуулж малалж ирсэн тэр л уламжлалт тэр л туршлагатай холбоотой үүссэн хилцүүг байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо өнөөдрийн энэ өдөр тутамдаа хэрэглээд байгаа хилцүүгүүдийн хэрэглээ бол ер нь бол ингээл хумигдаал багасаал юм. Тэгэхээр бид нэр тэрийг аль болохоор цаад одоо танин мэдхүйтэй, соёлтой, уламжлалт ахуйтай нь холбож ингэж тайлбарлаж явах юм бол илүү бас одоо залуучуудад тэр байтугай одоо манай монгол хэлийг сонирхож судалж байгаа гадныханд ч юм уу монгол хэлээ сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх энэ одоо маш тус нэмэртэй юм болов уу гэсэн энэ үднээс жишээг бэлдэж тайлбарлалаа. Эх хэл соёлон дээдлий. Мартагдсан монгол үг. Мартагдсан монгол үг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжиллийн салбарын эрхлэгч доктор Намсраа Мөнгөццэг оролцож байна. Өнөөдөр бид нээлгий, олом, олоор, омтгой эдгээр үгийн утгыг тайлбарлана. Эхний үг нь нээлгий гэд. Энэ нээлгий гэдэг үг нь ямар утгатай үг вэ? Тэгэхээр монгол хэлний нээлгий гэд бас зарим газар нээлхийл гэдэг л дээ. Бид нар бол нээлхий гэж яддаг. Тэгэхээр энэ авдар савны таглааг ер нь бэлддэг. Гэтэ бас өөр тийм аливаа юмны нээгдэх хэсэг, онгойх хэсгийг бас нэрлэдэг юм үүрэгтэй үг байгаа. Ер нь өргөн хэрэглээнд бол байхгүй байгаа л да. Гэхдээ зарим салбарт ялангуяа барилга байгууламжийн салбарт бол бас нэлээд хэрэгжилж байна. Жишээлбэл цонхны нээлхий, уул уурхад ихт чинь хазарт ботлорын нээлхий, гадагшлуулах нээлхий энэ төр гэдэг үг одоо нэр томьёоны үүргээр бас их ингэж өлрөөлж нэр томьёо жуулж бас хэрэгэлдэг юм болсон байна. Тэгэхээр ер нь бол нээлхий гэдэг нь бол тэр юмны нэгдэх хэсэг, нээлттэй хэсгийг хэлж байгаа тийм үг байгаа. За бидний дараагийн тайлбарлах үг нь олом гэд. Энэ олом гэдэг үг ямар утгаар, хэдэн утгаар ирнэ хэрэглэгддэг вэ? Нэгдүгürt бол олом гэдэг нь гол мөрний гаталж болох тийм гүйхэн хэсгийг нэрлэдэг. Ер нь бол бас гарам гэж хэлдэг л дээ тий. Гармаар гарах, олмоор гарах гэх юм бол голын гүйхэн хэсгээр гарах гэж ойлгож болно. Тийм. Тэгэхээр бол олом гэдэг нь тийм гарам гэдэг үгтэй ойролцоо утгатай юм үг байгаа. За нөгөө хоёрдугаар утга нь болохоор морины нөгөө гизэн доогуур оруулаад горхинд нь одоо нэг жирмиг нь оруулан тогтоох хялгас томж хийсэн тийм оосрыг хэлдэг. Одоо ч тэгтээ ганц хялгасаар томж хийсэн биш. Бас одоо нөгөө нэг ийм бүс даавуу энэ төр хийцэн орчин үед бол тийм бол бас байдаг л та. Ер нь бол имэйлийг унахгүй тулд олондож татах тогтоох тийм зориулттай уяа оосрыг л олом гэж нэрлэдэг. За жишээлбэл олмоо татах гэх юм бол имэйлийн олмыг татахыг л хэлж яах гэсэн үг тийм. Олом чинь суларцсан байх гэх юм бол одоо нэг имэйл нь сулраад унах гэж байвал олмын сулрах. Имэйлийн олом бол мартагдаагүй. Харин хүмүүс одоо өргөн хэрэглэн тэр олом гэдэг гол мөрний олом гэдэг үгийг бол одоо бас зарим хүн мэдэхгүй гэж магадгүй. Жоо мартагдчихж магадгүй. Гарам гэдэг утгаараа хэрэглэдэг. Түүнээс биш имэйлийн олом гэдгийг бол бүгд л хэрэглэдэг л дээ тийм ээ. Мэднэ. Дараагийн бидний тайлбарлах үг нь олоор гэд. Олоор гэхээр ямар утгатай үг вэ? Олоор гэдэг нь болохоор морины олмыг одоо хитрхи чанга татаж нөгөө арсыг нь гимтээснээс тогтсон юм зурвас цагаан үсийг нэрлэдэг юм байна л да. Тэгэхээр олоортой хар морь гэх юм бол олмонд гимтээд халцраад цагаан ус ургацсан тэр тийм юутаа үстэй морийг бол олоортой морь гэх жишээтэй. Олоорцсон морь гэх юм бол тэгж олон жирмэнд гидсэн халцраад цагаан ус ургацсан тийм гэдстэй адуу малыг бол олоорцсон адууч гэдэг юм гэж нэрлэдэг байна. Нэрээ энэ удаа сонгож авсан үгэн донд омтгой гэж үг байгаа. Тэгээ энэ үг ямар утгатай үг вэ?
За тэгэхээр омтгой гэдэг бол ер нь аливаа юмд мөчөд хуумгай ханддаг тий хэтэрхий одоо хуумгай хайшааш ханддаг зан чанарыг илэрхийлсэн юм үг байна л да. Омтгойрох гэх юм бол одоо аливаа юмд хэтэрхий хөнгөн хуумгай хандахыг хэлэх жишээтэй тий. Чи хэтэрхий одоо омтгойроод байна шүү гэх юм бол чи энэ аливаа зүйлд чи хэтэрхий хуумгай хөнгөн хандаад дэшүүл гэсэн утгатай. Их хэл соёлон дээдлий. Орчуулж болох монгол үг. Өсгөө сурсан үндэсний хэл нэвтрүүлэг орчуулж болох үг булангаар үргэлжилж байна. Энэ удаа Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрхлэгч доктор Намсрай Мөнх Цэцэг манай нэвтрүүлэгт оролцож байна. Өнөөдөр бид боршуур, меню, боржуур эдгээр үгийн утгыг тайлбарлана. Тэгэхээр боршуура гэж нэрлэдэг тийм ээ. Энэ үг ямар утгатай үг вэ? Орчуулбал ямар үгээр илэрхийлж хэлж бас болох вэ? Энэ орчуулагдах үг мөн үү? За боршуур гэдэг үг бол аливаа нэг одоо байгууллага байдаг юм уу те? Аливаа нэг дээл гэдэг юм. Түүний танилцуулгыг товч тодорхой илэрхийлээд одоо битсэн ийм цаасан дээр буулгасан тэм танилцуулгыг нэрлээд идэв байлээ л дээ. Ер нь би бас санаа за яг боршуур гэхээр имиж гэдэг одоо нөгөө дүрс гэдэг дээр нь ороод ингээд одоо хайж үзлээ л дээ. Англиар ингээ хайгаад үзэхээр дандаа тийм их хүмэл хэлбэртэй цаас хэлбэртэй юм танилцуулгууд гарч ирээд байгаа байхгүй одоо байгууллагуудын танилцуулга. Яг тохимол гэхээр бас нэг бисрэг тийм жижигвтер юм номыг бол нэрлэдэг юм байна л да. Тэгэхээр ном гэхээр бас биш байгаад байгаа юм. Жижигвтер ном. Тэгэхээр тохимол бол арай таарахгүй юм шиг. Тэгэхээр зүгээр би бол бодохдоо ихмэл танилцуулга юм уу эсвэл хураангуй танилцуулга гэж л оноомор юм шиг санагдсан. За яг хөө зүгээр хэлбэрийн талаас нь тохимол танилцуулгач гэдэг юм уу гих мэтчлэнгээр тэгж оноомор санагдсан. Яг тохимол гэд нэрлэх гэхээр тохимол бол бас нэг жоохон агуулгын хувьд өргөн хүрээтэй тийм номыг нэрлэдэг манай монгол хэлэнд бол Бидний дараагийн тайлбарлах үг нь меню. Меню гэдэг нь бол одоо жишээлбэл хоолны меню гээл тий зоогийн газар тэрт ер нь бол чагсаалтыг л хэлээд байгаа юм л да. Юм чагсаалтыг хоолны чагсаалт, хоолны нэрийн чагсаалтыг хэлж байна тий. Тэгэхээр монгол хэлэнд бол цэс гэдэг үг байна шүү дээ. Хоолны цэсгээд меню гэдгийг бас зарим газар бол цэсгээд хэрэглээд хэвшсэн гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр цэс гэдэг үгээр л оноох хэрэгтэй байх гэж бодож байна. Боржуур гэдэг. Боржуур гэхээр ямар үгээр илэрхийлж орчуулагдаж болох үг вэ? Боржуур гэдэг үг бол яг монгол хэлэнд нөгөө явган замын тэр хашлагыг хэлээд байгаа юм байлээ л дээ. Тэгэхээр зүгээр хавтан болвол биш. Явган замын хашлаг зүгээр хашлаг гэд орчуулахад болохоор санагдсан. Ер нь ерөөсөө л тэр явган замын одоо ингээд автангаар ингээд хашиж байгаа шүү дээ. Шин замаас тусгаарлаад хашаад хийж байгаа тэр хавтанг хэлээд байгаа. Тэгэхээр тэр явган замын хашлал гэж орчуулахаар санагдаж байгаа. Сонсогч та бүхэнд өсгөө сурсан үндэсний хэл нэвтрүүлгийн шинэ дугаар сонсголоо. Энэ удаа Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч доктор Аюш Живийн Алимаатай ярилцсан ярилцлага сонсголоо. Хөх дурсгал болон эртний бичгийн мэрэгдийн тухайд сурлаар Эрдэмтэн Ламсрынгийн Хөрөл Баатрын судалгаанаас Ламын гигэн Лусан Данзан Жалцангийн тахилын шүлгээ сонсголоо. Хэл зүг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Санж Бэрлэгийн инх жаргал оролцож амийг нь тэмээ тийрэх гэмэх хэл зүгийн утгыг тайлбарлалаа. Мартагдсан монгол үг болонд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрхлэгч доктор Намсрай Мөнх Цэцэг оролцож нээлгий, олом, олоор, омтгой эдгээр үгийн утгыг тайлбарлалаа. Мөн орчуулж болох үг болонд боршуур, меню, боржуур эдгээр үгийн утгыг тайлбарлалаа. Өсгөө сурсан үндэсний хэл нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Халсангийн Болормоо, найруулагч Ганбаатрын Болор, нэвтрүүлэгт Доржийн Бэлгээ.